Ой. На цаасан хогийн саунд нэг гэж. Дахиж үтэй ингэж хог хайж байгаа за. За. Ашгүй миний хөө. Гуруула дэлгүүр араатах. Яг ч. Манайх гэртээ шинэ загварын хом театр авъя гэж ярээ үзтээ. Миний хүчин техник мэддэг юм чинь. Очиж сонголтыг нэгээд өгч. Шгээ би орлоо. Яасан бэ минь хөө? Үсээд байгаа мó. Гуруула дэлгүүр очихоо тэгээд аавдар очиж дөрүүлээ хоолнд орчих. Үгүй хоолмод идмээр байна. Чи яагаад байгаа юм бэ? Чамаа багш нар чинь дарамтлаад байгаа юм уу? Оо. Би ерөөсөө танаа сургуулийн тэр захирал багш эрхлэгч нартай ч уулзнаа ямар юмнууд ийж зөв зүгээр байгаа хүүхдээ чинь ингээд сони ааш аранчинтай болгоо иччих юм. Хөв явъя гэдээ авчихна. Очоод нэг л да. За тэгээ очиж уулзахгүй. Тэгээд маргааш манаас уулзаад Тэмүүний ч тэнийг гэж ярих байлгүй. Тэмүү. Ой Тэмүү. Биш нэг автаа. Байна уу? Би байна. Нөгөө юм авч чадаагүй штэ. Тэмүүн чи явахгүй гэдэг штэ. Би одоо чам дээр очиж уулзнаа. Тий. За. За. Миний охин гэртээ ах дээр байна. За. За. Ааха дуудаараа миний хөө. Байна. Танаа гадаа ирчихэд байна. Өрөөдөр. За.
Яасан? Нааша суу. Ороод. За яагаад вэ? Хүүхдээ өөр сургууль шилжүүлье. Чи яагаад? Хүүхд чинь энэ сургуулиас өдөр болгон сэтгэл санаагаар гутарчихсан ирж байгааг чи харж байгаа үсттэй. Тэгээд чи сургуулаас болоод байна гэдэг яаж мэдэж байгаа? Хүүхд чинь хачин болчиход байна. Яг одоо өөр сургууль үзэлтэй. Гэхдээ энэ жил хүмүүс 10 дугаар төгсөж байгаа шүү дээ. Тэгээд шинэ багштай, шинэ хамт олонтой болох юм уу? 2 жилийн өмнө хувийн сургуульд оруулъя гэдээ багт чинь. Хэрэг тэгсэн бол өдөөд ийм байдалд хүрэх ч байсан юм уу, гүйч байсан юм уу? За төлбөртэй сургууль болгон сайн байдаг гэж. Аа байт. Энэ сургуулийн чинь сайхныг би өдөө болтол харахгүй л байна шүү. За. Хоёулаа. Сургууль дээр очив. Тэгээ багш нартай нь уулзчих. Тэгээ манай хүүхэд яагаад өнө гэдгийнх нь учрыг олоод дараа нь тавина шít. Чи одоо хизээ нэг сургууль дээр нь очдөг болчихсон юм би аа. Би ингэсэж тэгсэж байгаа чи яваад өгдөг үсттэй. За. Яг одоо хоёулаа сургууль руу явъя. Чи байж л да. Би ямар их ажилтай вэ гэж? Төслөө энэ 7 хоногийн эцээ би өгч чинь дөө. За тэгээ би яг нэгд өдөр ихэд сургууль дээр яг яваад чинь сая. За ямар ч. Харъё, харъя. За явлаа. Надад ерөөсөө өмс хувцас алхаа. Юу гэнэ? Чи сая зөндөө хувцас аваа үсттэй. Над бол чи хувцас биш юм уу? Бэлгүүнийхээ санаа зовоод байна. Бэлгүүнөө яаж хувцалдаг гэж сана. Тасархаа. Одоо ингээл нөгөө баян осны ялгаа мэдэгдээд эхэлж байгаа шүү дээ. Чи юу яриад байгаа? Тэнд баян али өгöd дуртай брэндийн хувцсыг сольж өмсөж байгаа. Чи энд 5 хувцсны хооронд эргэлдээл нөгөөдөл хооронд нь сольж өмсгөл ядчих шүү дээ. Тэгтээ манай бэлгүүн тэгж хүний хувцас сардаг хүн биш л дээ. Тэгвэл чи наад хуучин хувцсууд өмсөө явал та. Чи ямар юмыг дандаа болохгүй бүтгөө талаас нь ярьж байд юм бэ? Би чиний өмнөөс санаа зовж шин. Жишээ нь чи бэлгүнд бүх хүнээ хэлэх бол яана. Тэр үед нь зохицуулнаа. Болно шүү дээ. Чи нэр хизээч гандан буушгүй цоглог амт шүү. Гэтэл би энд чиний өмнө санаа зовоол сууж идэв. Чи тэгэд гоё найз залуу малуутай болол тоо. Дадаа штэ тэ сургуулаа төгсөөл гоё ажилтай болох нь хамгийн чухал шүү дээ. Тэгвэл ядаж би чамд гоё хувцас авч өгөх мөнгөтэй болно шүү дээ. Би чиний ажилд юусоо санаа зовдгоо шүү. Чи гоё ажилтай болчих واخ өө. За. Ингээл явахс гоё яана гоё. За. Явлаа. Бай. Не живет в Майами, бог знает с кем. Фрэнки, ты хороший старик. Я тебя люблю, ты мне нравишься. Перейди лучше к своей мамочке. Сүнжтэй. Би чиний талаар эсрэг мэдүүлэг өгсөн шин. Чи мэдээг үлдээ.
юмжтэй. Би чамайг ажлаас чинь хөөлгөн. Би юм хорт могоо гоц. Би чиний тухай худлаа мэдүүлэх хүссэн. Фрэнки, ты хороший старик. Я тебя люблю, ты мне нравишься. Ты много лет был предан моему отцу и служил ему верой и правдой. Иди лучше к своей мамочке. Майкл, становится великий. Хүмүүний өрөөнд юу болоод байгаа юм? Уже поздно. Чи наа өөртөө жоохон дууг нь аяах юм болоод байна. Тэм үү байна. Гогон өвчлөх хэвчээ даа. Хүүе! Юу вэ? Яачва. Минийхөө. Хаана? Минийхөө үдэ хашгаач. Минийхөө. Хаана мохор минийхөө. Гүмүнэ. Халида. Минийхөө. Тэмүүнэ минийхөө чи яачва. Оо, галцсан мохог хараа. Ганцаараа бүтэн шилэг хөөцсөн байдаг шин. Минийхөө Чи яаж галзуурч байгаа хог вэ? Гэрэ дотор нь түлэгдчихсэн биш байгаа. Сурсан ушаар. Маргааш өстөг альсыг уулах юм боо. Чи юу яриад байгаа бэ? Чи ялахаараа юу ч мэдэхгүй амтэн шүү дээ. Чи нялх. Чи дандаа өмөрсөөр гад одоо энэ хүүхэд чинь архичин боллоо мэд. Чи өмөрдгүй юу? Чи ч гэсэн өмөрдөг үсттэй. Галзуурсан ушаа. Маргааш өстөг альсыг уулаад байна. Тэгж худлаа ярьж. Хүүхдийнхаа өмнөөс нэг ч удаа чи ширүүг дуурч чаддгүй үсттэй. За. Минийхөө. Чигтэр энэ хүүхдийг эрхлүүлсээр байгаа нь бүр хүн биш болох нэд. Энэ хүүхэд одоо юу дутлаа гэж ингэдэг юм болоо. За ямар нэг юм дутуу болоод л ингээд. Минийхөө ээжтэй хэлэлтэй. Миний хүүд юу дутаад байгаа юм бэ? Миний хөөрхөн дүгээр нөр юу вэ? Тэгж хэлхээ болцсон байсан. Яагаад гинт ингэж хэлээд байна? Бодоодсэн энэ яаж ч үл миний дүү юм бэлээ. Нэг л дүү үстэй. Хоёр штэ. За болгүй. Боловч шиг хоёр штэ. Дээд нэр ихчээрээ бодвол тоомоо байх юм бол бодооч болно штэ. Чин бодоод өгөн за. Бодцоо. Бодсон уу? Бодцсон. Шалгыг гаргаад ир. Цөөнхөөс мө шалгуулчмаар л. Чин нэрээ та нарын үе дээр жоохон багтаа гэсэн үг штэ. Лагл хичээл байдаг байлаа. Нэр танаа нөгөө түмэн чи яасан бэ? Чухам сүрхээ танилцуулмаар наталс яас. Тэмүүн жоохон сэтгэл санаа тавгүй байгаа.
Яасан? Манай анги 2 багт. Багшаасуулаад. Яхаараа багш ангийг 2 бодъё. Тэр хоёр нь яг ямар багш анаа? Ихчтэй яар, ихчтэйгээ зөвүүл хоёлаа асуудлыг гой зөвөр шийдээ аа. Хөгжмний CD-с гаргаж чадахгүй. Тэгээд нэг уулгаалтна. Хүү яадаг лээ. Хүү яадаг лээ гээл шаал тэнийг амтай. Тэгтээ хөдөөнийх байхаараа яагаад заавал тэнийг байдаг гэж? Хотыг байсан ч би тэр их сайн биш ээ. Муу тэнийг. Бэлгүнэ. Чи ямар сургууль хэлээ? Ач. Яасан? Яагачгүй. Яасан бэ? Би явлаа. Хөөдөж киног үзье. Би үзмээргүй байна харьлаа. Эжээ. Танай ангид Бэлгүүн Тэмүн гэж 2 хүүхэд байдаг уу? Байхаар ороход. Нөгөө ээжийн зоогоод шар махтаа натаагаад байгаа хэцүү 2 хүүхдээ чинь Тэмүн Бэлгүүн гэдгийг шүү дээ. Яасан? Бас танилцсан юм биш үү миний охин? Гэг. Манай найзууд танд юм бэлээ? За. За ээж нь явлаа. Баяртай өгтүүдээ. Өшцүүлээ. Танаа Бэлгүүн ч юм уу? Мөн. Өчигдөр надаа оч ахлах сургууль сурдаг гэж хэлсэн. Паах ямар муухай юм бэ? Очиж. Тийм айл хүүхдтэй уулзаад тахтай байхад. Тэртээ тэрнгүү чамд хань болохгүй шүү. Баяа л өхнийг л өдөр чамайг ойлгуулах гэдээсэн. Би тэр Бэлгүүн ямар их үнцэн ядчих юм гэж. Дахиж хизээж уулзахгүй. Минийхөө. Халив. Энэ имийг уучир. Яаж юм? Толгойн бүр хаагах гэж байна уу? Минийхөө аав нь их ууртай байсан шүү. Залуу. Эвдчихэ. Ээж нь хүүгийнхаа толгойн дээр нэг жин тавиад байгаа.
намайг хийж байгаа. Одоо хаагаад ир. Энэ хүү яагаад байна? Сургууль дээр чи ямар нэгэн асуудал болоод байна уу юу? Ээж чинь мөнгө төгрөгээр яриад ах юм аа. Хөрөнгө мөнгө ярьж миний хүүгийн зэв үгэлнийг хүргээд ах шиг байна. Уг нь ээж нь аавд нэг халамжтай үсэн та хоёрын төлөө юугаач харилдгүй шүү. Их хүн өөрхөө өр хүүхдүүдийг сайн сайхан яваарай гэсэнтэй л заримдаа бодлогогүй гэлчээд ах шиг байд. Тэр явахтай аваа. Би хүн гүтгчлээ. Хэнийг тэр? Гэхдээ би тэр өгч дургуулд. Харин тэгсэн чинь саяхан манай сургуулийн ёс зүйн хорооны дарга хажид гэдэг өгш байдаг байхгүй юу? Тэр өгшөр нь асууж ялгахад харна. Би гүтгчлээ. Энийхөө чи яг юу болсныг надад дистаралаар ярьчих. Аав нь яаж игээд аргалаа. Би бүр чамд амлаж. За, сайн байцгаана хүүхдүүдээ. За хүүхдүүдээ. Хичээлд орцгоё. Өнөөдрийн сэдв Оросын шинэ үеийн сонгодог уран зохиолын төлөөлөгчдийг үзнэ. За. Оросын сонгодог уран зохиолын төлөөлөгчдөөс сингийн нэрлэхөө. Багшаа би. За мөрөн. Александр Сергеевич Пушкин. Зүйтэй өшөө. Өөр хэлэх хүүхдүүд байна уу? Аманда гооч. Эмээжээс сонсч л доо. Аюу. Сара, тооныхаа даалгаврыг хийсэн үү? Авч л доо. Надад зөвхөн гэж хэлэх үү? Би яаж мэдэх юм? Тийм үү, өнөөдөр яагаад ирээгүй юм бол? Өчигдөр багш нарын өрөөлөө дуудагтаад явсан. Ямар нэг юм болсон юм болов? За. Энэ хоёрыг загнахч багдан дөө. Ялангуяа бэлгүн. Хэцээгүү хөхөж шүү. Багш энэ мөг битгий тоогсон. Эй, түлээ. Яа, биш. Ой, түлэн ой. Мөө матрастай танд юм уу? За хүүхдүүдээ хичээлдээ идэвхтэй оролцъё.
штэ л та. Ингээд толгоо удаалгаж явжгаад зам дээр машин дээр орох чаа. Зүгээрээ зүгээр. Гайгүй тэгээд Яар ээж битээ хэлээрээ. юу Ийм юм болсон гэж. хэлэхгүй. Ам алдан. Нэр хоёлаа ээжийг хуулийн дэдээ сурах хэрэггүй болчихлоо тий. Чи одоо хүнцэн мэдээр санаа штэ. За зөө мэдээ цоглог байл та. Нөө бэлгүүний чинь үү? Дан залгаад байх. Дугаараа тавьчих хэрэг гарах юм дээ. За зэгч шин дугаар авч үе заа юу. За. Гайгүй үйл чинь тэгээд Зүгээрээ. Тэр хоёр биш. Хүй мэд орчих юм. Тийш. Наач зүгээр л шүү дээ. Нэг манай бүгд нийтмэл хүчлээ шүү дээ. Захны тэмдээний үеэр бэлгүүн багшаа илэрсэн байсан бол манай хуалцаа төрөх гэсэн шүү дээ. Гэхдээ ер нь багшаа энэ хоёр хүүхдүүд их хачуу хүүхдүүд юм аа. Хичээл дээр нөгөө нэг юм чихэндээ ээдэг хөгжим авчирчгаад л сонсоо суугаадах юм. Бараг шинээрээ шах байгаа. Манай ажлын хүүхнүүд ч учиргүй гоёдгийн шүү дээ. Найз нөгөө хэдээсээ дутгоо санаатай. Ой. Энэ одоо бэлгүн төмөө хоёр талцмаар ажиллаж байгаа юм баг та. Тэрмүүд ер нь тийм үнтэй гутал хувцас өгөх ямар хүн бийдгийг. Цаадах ч өчгсөн болоод өмсөө явж байна заа юу. би бүр харахаар зөв өөр хүрээд бүр Хайр гэдэг тоглоом биш ээ. Чи ер нь жоохон дутуу шалгацсан юм шүү. Би ойлгохгүй байна надад бурхан минь хэлээд өгөө чи наймд та би хийсэн бүтээсэн зүйлгүй хийдэ чи наймд та би өөрийнхөө байна гэдэг ч тоо хайх юм да эцэст нь тэнгэн доош нүгэн мэдээж тайх юм да бурхан минь хайх юм да о хайна о яна энэ амьдрал бодоагүй байна би өөрийнхөө бай гэдэг бүтээхгүй байна юм бүсэл надад байна бас өөр бодол байна ингээд би гэдэг хүн чинь бодод өгдөг байна би бүгдийг нь хаяад би яваад өгөөрөл би гэдэг дэргэд хүн би бүгдийг нь харин би авэжийн итгэлийг нь хүлээсэн хүн би амраг хайрын хайрыг нь хүлээх эр хүн би юм болохоор илүү хөдөлгөөх хэрэг